Самбайцхан үзэгчдээ төв цэг мэдээллийн хөтөлбөрийн 5 гарагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийн мэдээллийн хураангуйд анхаарал хандуулна. Гэр бүлийн хөгжил халамжийн хуулийн төслүүдийг улсын их хурлд өргөн барихад бэлэн болжээ. Байдаргийн усан цахилгаан станц төслийг төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ. Ерөнхийлөгч хүрэлцэх соёл урлагийн салбарынхантай уулзлаа. Ши Жинпин Путинаар хэлэлцээ хийж Хятад Оросын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагаа гэрээг сунгахаар тохиролцов. Конго улсад нэгдсэн Эбола вирусын халдварын улмаас 130 гаруй хүн амиа алдаад байна. Манго брендийн үүсгэн байгуулагчийн хүлтэй холбогдуулан хүүг нь баривчилжээ. Засгийн газар гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай болон халамжийн тухай шинжилсэн төслүүдийг улсын их хурлд өргөн барихаар бэлтгэж байгаагаа мэдгдлээ. Төрөлт буурч гэр бүл салалт нэмэгдэн халамжийн бодлого зорилтод бүлэгтээ бүрэн хүрэхгүй байгаа энэ үед эрх баригчид гэр бүлийн бодлого болон халамжийн тогтолцоог шинжлэх шаардлагатай тулгарсныг онцолж байна. Засгийн газрын ээлжилт хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийх үеэр гэр бүл хөтөлбөр нийгмийн хамгааллын сайд Аббакир дээрх хуулийн төслүүдийг хамтд нь өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо. Түүний эслэр гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хууль нь Монгол улсын 990 гаруй мянган өрхөж чиглэсэн бодлогын баримт бичиг болох юм. Сүүлийн жилүүдэд гэр бүл салтын тоо өсөж төрөлт буурч байгаа нь хүн амын өсөлтөд нөлөөлж бүгд тэрээр дурдсан. Одоогийн байдлаар Монгол улсын хүн ам жилд дунджаар 40 мянга орчмоор нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь хүн ам зүйн бодлогоо эргэн арах шаардлагатайг харуулж байна гэж үзжээ. Мөн тэрээр хүүхдийн мөнгийг халамж гэх ойлгох нь өрөөсгөл хэмээн тайлбарлаж энэ нь хүүхдийн хөгжил, гэр бүлийг дэмжих төрийн бодлогын нэг хэсэг гэдгийг онцолсон байна. Харин халамжийн тухай хуулийн шинжилсэн төсөл нь халамж үйлчилгээний хүртээмж, зорилттой төлгийн оновчтой байдлыг сайжруулахад чиглэж байгаа юм байна. Судалгаагаар халамжийн зарим төрлийн мөнгөнд дэмжлэг амжиргааны түвшин өндөр өрхүүдэд хүртэж байгаа нь тогтоогдсон тул системийг илүү наривчлан шинжлэх шаардлага үүссэн гэж үзжээ. За гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хууль гэдгээ таавхан одоо маш их сонирхож байгаа тийм ээ хүлээсэн хууль. Яг энэ Монголын төр яг энэ гэр бүл рүүгээ чиглэсэн юу юм? 990 гаруй мянган гэр бүл байна. За сүүлийн үед төрөлт буурч байна. Гэр бүл салалт нэмэгдэж байна. Гэр бүл бололт буюу одоо гэр бүл бүртгэл өнгөрсөн жилдээ харьцуулахад 3,000-аар буурсан. 17 мянган гэр бүл шинээр бүртгүүлдэг байсан бол 14 мянган болж байна. Хүн амын өсөлт буурч байна. Жилдээ 80 орчим мянган хүүхэд төрдөг байсан бол одоо 50 мянга руу ороод ирсэн. 58 мянга боллоо. За ингээд нас баралтаа тооцоод үзэх юм бол Монгол улсын хүн ам жилдээ 40 мянгаар л нэмэгдэж байна гэсэн үг. За хууль зүйн амнаас өргөн барьсан хуулийг та бүхэн мэдж байгаа. Гэр бүлийн тухай хууль, гэр бүлийн одоо маргааныг шүүхэд хянин шийдвэрлэх тухай хуулийг барьсан. За нэг хууль байсны салгаа за үндсэндээ зөрчлийн шин чанартай зохицуултуудаа саяны гэр бүлийн тухай хууль буюу хууль зүйн амны өргөн барьсан хуулбараар авъя. За яг гэр бүл хөтөлбөр нийгэм хамгааллын яамнаас барьж байгаа хууль маань илүүтэй одоо гэр бүлээ дэмжсэн бодлогуудаа бидний оруулж өгье гэсэн юм шийдвэр гарсан. За та бүхний сонирхож байсан зарим нэг заалтууд хасагдсан. 3 ба түүнээс дээш хүүхэдтэй бол гэр бүлийн одоо нэг иргэнийг, гишүүнийг хүн амын орлогын албанд орж чөлөөлөе гэсэн заалт явж байсан. За ингээд бодохоор бид нар жилдээ 206 тэрбум төгрөгийн одоо татвар төлрүүлэлт буурахаар байсан. Сая засгийн газраас өргөн барьсан татврын хуулийн дээр 792 мянган төгрөг буюу хөдөлмөрөөсний доод хэмжээг хүн амын орлогын албанд чөлөөлсөнтэй холбоотой гэр бүлийн хуулийн дээр тэгвэл энийг авчгаа. За бид нар тэртээ дөрөв бүх иргэдтэй 792 мянган төгрөгийн хүн амын орлогын албараас одоо чөлөөлөх боломж өгж байгаа юм чинь энэ маань өөр 1.3 их найт төгрөгийн эффект үзүүлж байгаа шүү дээ татврын хуулиар. Энэ маань ингээд дахиад 200 тэрбумаар нэмэгдэх юм байна. Тийм учраас энэ заалтаа аваач гэсэн одоо энэ заалт. Гэхдээ маш олон одоо дэвшилттэй зүйлүүд бий. За энэ гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хууль, халамжийн тухай хууль хоёроо яагаад цуг явуулсан гэхээр одоо яг зохицуулдаг одоо халамжийн тухай хуулиар улсын төсвийн зардал дээр 2.4 их найт төгрөг яг халамжийн талд харагддаг. Гадны экспертүүд ч тэр манай одоо дотоодын эдийн засагч ч гэсэн хэлдэг. Манай Монгол улсын одоо энэ халамжийн зардал ямар өндөр юм бэ гэж. Үүнээс гадна асаргааны зардлыг халамжийн бодлогод тусгах халамж хүртэгчдийн мэдээллийг бүрэн цахимжуулах замаар хяналт элтууд байдлыг сайжруулах зохицуулт багтаж байгаа талаар мэдээллээ. Салбарын сайдын хэлснээр дээрх хоёр хуулийн төсөл нь гэр бүлийг дэмжих бодлого болон халамжийн тогтолцоог уялдуулж шинжлэх зорилготой бөгөөд улсын их хурлд өргөн барьж хэлэлцүүлэхэд бэлэн болсон байна. Эцэст нь үгнээд хэлэхэд гэр бүл хүн амын өсөлт халамжийн бодлого нь зөвхөн нийгмийн асуудал биш, урт хугацааны хөгжлийн бодлоготой шууд холбоотой сэдэв болоод байна. Иймээс шинэ хуулиуд бодит хэрэгцээнд нийцэж зорилтод бүлэгтээ хүрч чадах хэсэг нь цаашдын хэлэлцүүлгийн гол анхаарал татах асуудлуудын нэг байх төлөвтэй байна.
Засгийн газрын ээжид хуралдаанаар Баян-Онгор аймагт хэрэгжүүлэх байдаргийн усан цахилгаан станц төслийг төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Төслийг эрчим хүчний импортын хамаарлыг бууруулах, төвийн бүсийн эрчим хүчний найдвартай байдлыг нэмэгдүүлэх зорилготой гэж засгийн газар үзэж байна. Тэргүй шатар сайд өгөөд эдийн засаг хөгжлийн сайд инхвээр өнөөдрийн засгийн газрын хуралдаанд төслийн талаар танилцуулж, байдаргийн усан цахилгаан станц нь төвийн бүсийн эрчим хүчний системийн оргил ачааллын үед нэгдсэн сүлжээний горим тохируулахад оролцох боломжтойг онцоллоо. Мөн импортын эрчим хүчийг орлох, эрчим хүчний хангамжийг тогтвортой байдлыг нэмэгдүүлэхээс гадна усны нөөц бүрдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Баян-Онгор аймгийн Бөмбөр, Буу цагаан сумын нутагт баригдах уг станц 30 мегаватт хүчин чадалтай байхаар төлөвлөгдөжээ. Төслийг Алсын хараа 20-т урт хугацааны хөгжлийн бодлого засгийн газрын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон хангаан бүсийн хөгжлийг эрчимжүүлэх тухай тогтоолд тусгасан байна. Эрчим хүчний яамнаас төслийг 2025 онд санаачилж, эдийн засаг хөгжлийн яамтай хамтран төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх боломжийн урьдчилсан үнэлгээ болон бүрэн шинжилгээг хийжээ. Судалгааны дүнд төслийг эдийн засгийн үр өгөөжтэй нийгмийн ач холбогдолтой гэж үзсэн байна. Төслийг байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх, зураг төсөл боловсруулах, барьж байгуулах, ашиглалтад оруулах дараа нь төрд шийдвэрлэх нөхцөлөөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Ерөнхий сайд учрал усан цахилгаан станц ашиглалтад орсноор хүлэмжийн ялгарл буурч, эрчим хүчний суйрлагдсан хүчин чадал нэмэгдээс гадна гоён бүсэд усан сан бий болох ач холбогдолтойг онцолсон байна. За төр хувийн хвшлийн түншлэлийн тухай хуулийн дагуу эдийн засгийн үр өгөөжтэй төсөл хэмээн үзэж байдаргийн усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэхээр тогтож байна. За мэдээж энэ төсөл хэрэгжснээр бол нийгмийн болон иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө байхгүй. Усан цахилгаан станцаас эрчим хүч үйлдвэрлэснээр хүлэмжийн бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ. За мөн одоо эрчим хүчний системийн суйрлагдсан хүчин чадал нэмэгдэнэ. Эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэнэ. Говийн бүс том одоо усан сан үүсэх болцоо бүрдэнэ. Тэр маш одоо чухал ач холбогдолтой. За удаа хүлээгдсэн ажилтай одоо ингээд амжилттай эхэлж байна. За ингээд байдаргийн усан цахилгаан станцын төслийг төр хувийн хвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. За амжилт хүсье. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний импортын хамаарал өсөн нэмэгдэж буй хэрэглээ нь Монголын эрчим хүчний салбарын гол сорилтын нэг болоод буй юм. Энэ нөхцөл дотоодын их үсрэг нэмэгдүүлэх, сэргээгдэх болон усан цахилгааны төслүүдийг хөдөлгөх асуудал бодлогын түвшинд дахин анхаарлын төвд орж эхэлж байна. Ерөнхийлөгч хөрсөг соёл урлагийн салбарынхантай уулзлаа. Уулзалтад соёл спорт аялал жуулчлал залуучуудын яам, харийн агентлаг, соёл урлагийн их сургууль, хөгжим бүжгийн коллеж, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг музей, Монголын уран зургийн галерейн төлөөлөл оролцлоо. Салбарын хамт олон төрийн айлчлалын үеэр өвөг дээд засгийн түүх, нүүдэлчдийн ахуйн амьдрал, зан зашил, өв уламжлал, соёл, урлага, үзэсгэлэн, хүндэтгэлийн тоглолтоор дамжуулан сурталчилж, ард түмнүүдийн найрамдал, нөхөрлөл батчин мэгчгэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэлээ. Тэрээр төрийн тэргүүнээр сонгогдсноос хойш хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцуулсан юм. Соёл спорт аялал жуулчлал залуучдын салбарт улсын хэмжээнд 486 байгууллагад 7000 гаруй хүн ажиллаж байна. Яамнаас гадна хэрэгжүүлэгч 2 агентлаг, харьяа 26 соёлын байгууллага, аймаг нийслэлийн соёл урлаг, аялал жуулчлал залуучдын 22 газар, орон нутгийн 24 театр, чуулга, 23 музей, 24 номын сан, 333 соёлын төв төрийн үйлчилгээг хүргэдэг. Яам цаашид үндэсний урлагийн их театрын бүтээн байгуулалт, салбарын ажилтан, албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, соёлын зөөлөн хүчний бодлогыг олон улсад сурталчлан таниулахад онцгой анхаарч байна. Соёл спорт аялал жуулчлал залуучуудын яам энэ онд хүн үе язгууртны оршуулгын газар, ски хийх уламжлалт зан үйл, малын эмгэг ангаах уламжлалт арга ухаан гэсэн 3 үеийг ЮНЕСКОгийн дэлхийн өв болон соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлнэ. Манай улс ЮНЕСКОгийн дэлхийн өвийн хорооны гишүүнээр 2026-аас 2029 онд анх удаа сонгогдсон ажил болсон байна. Ухнагийн хөрсөхийн засгийн газар хэл, түүх, соёлоо сурталчлан таниулах, соёлын өвөө хадгалах, хамгаалах, уламжлуулах, салбарын хөгжил, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дэмжих зэрэг зорилгоор соёлын ямыг байгуулж байлаа. Ерөнхийлөгч соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, Монгол туурхтны өв соёлыг дэлхийд таниулах, соёл урлагийн Монгол брэнд хөгжүүлэхийг зорж байна. Төрийн тэргүүний санаачлаг дэмжлэгээр Чингис хаан үндэсний музей байгуулж, эзэн богд Чингис хааны алтан хөшөө, шүтэн их цагаан туг, төрийн хас буу тамгыг бүтээн заалсан.
Одоо байгалийн шинжилгээ ухааны үндэсний музей, үндэсний археологи угсаатны зүүн музей бүтээн байгуулалт эд өрнөж байгаа билээ. Ерөнхийлөгч соёл урлагийн салбарын түүхийг бичлсэн ард түмний оюун санааны дархлаа бэхжүүлж, нийгмийг соён гэгэрүүлэх, өв соёлоо сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй үе үеийн ажилтан албан хаагчдад талархал илэрхийлсэн юм. Мөн соёл урлагийн их сургуулийн хөгжмийн урлагийн сургуулийн урлагийн боловсролын тэнхимийн багш хүндэт профессор Осрын Сарантуяа, Монгол Улсын консерваторийн мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш профессор Гомжовын Зананарт Гавьяат багш, музейн шинэ хөгжил нийгэмлэг төрийн бас байгууллагын тэргүүн, соёл урлагийн их сургуулийн хүндэт профессор музей судлаач Дамдын Сүрэнгийн Цэдмат соёлын Гавьяат зүтгэлтэн залхууртайсан юм а. Мөн нэр бүхий иргэнүүдийг төрийн дээд одон медалаар шагналаа. Хуулийн дагуу эцэг их асран хамгаалагч нар 16 нас хүрээгүй хүүхдэд цахилгаан скутер, мопед унуулахыг хориглодог бөгөөд энэ төрлийн зөрчлийг хянах чиглэлээр гудамж замд 150 нийтийн цагт ажиллаж байна. Аль хаагчид одоогоор 16 нас хүрээгүй хүүхэд цахилгаан скутер, мопед жолоодсон 160 гаруй зөрчлийг илрүүлж тасан зогсоожээ. Энэ оны эхний 4 сарын байдлаар 2 дугуйт тээврийн хэрэгсэл осолцсон 78 тохиолдолд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Сургуулийн орчинд цахилгаан мотоциклтэй 30 цагдаагийн аль хаагч эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр хөдөлгөөнд оролцсон сурагчдын 262 цахилгаан мотоциклийг түр сатуулан журмлаж, эцэг их асран хамгаалагчид нь 440 торгуулийн арга хэмжээ тооцжээ. Чингэлтэй дүүргийн 8-9-р хороо буюу тасхны овооны уулзуур орчимд 100% нарны эсэргээг тэрчим хүчинд суурилсан цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх цогц байгууламж байгуулах төсөл энэ сард эхэлнэ. Тус цогцлбор нь байгаль дээлтэй тогтвортой хөгжлийг дэмжсэн дэвшилтэд шийдэл болохоос гадна цахилгаан автомашин хэрэглэгчдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх зорилготой бөгөөд нарны сэргээг тэрчим хүчийг ашигласнаар агаарын бохирдол, нүүрс төрөгчийн ялгарлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм а. Сүүлийн жилүүдэд цахилгаан автомашины хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгаа нь энэ төрлийн дэд бүтцийг олноор барьж байгуулах хэрэгцээ өсөн нэмэгцээр байгаа юм. Төслийг Mammon Source компани санхүүжүүлж гүйцэтгэгчээр ажиллах бөгөөд Чингэлтэй дүүрэгтэй хамтран ажиллах санамж жижиг байгууллаа. Хүнс хөдөө аж ахуй хөнгүүлдрийн яамнаас Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна. Нийслэлийн төвийн 6 дүүргийн 6 цэгт нөөцийн махны өргөтгсөн худалдааг 2 дахь өдрөө зохион байгууллаа. Өргөтгсөн худалдааны эхний өдөр 14.6 тонн мах борлуулсан байна. Өнөөдрөөс эхлэн төвийн 6 дүүрэг болон Багнуур дүүрэгт Номин, Миний дэлгүүр, Март сүлжээ дэлгүүрүүдийн нийт 81 салбарт, Сансар сүлжээ дэлгүүрийн 2, Керфо сүлжээний дэлгүүрийн 2, нийт 85 салбар дэлгүүрт нөөцийн мах худалдаална. Эрдэнэс 5 толгой хувьцат компани хувьцааг Монгол Улсын иргэдэд үн төлбөргүйгээр эзэмшүүлж, хувьцааг түүний 2 дахь зах зээлийн арилжаа нэгдэх хүртэл саналын ирэхгүй, бусдад зарах шилжүүлэхгүй байх, засгийн газарт нэрсэн үнээр нь худалдахаас бусад тохиолдолд альва хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгээр хувьцааны эрхийг хязгаарласан. Хувьцааны эрхийн хязгаарлалтаа шалтгаалж нас барсан иргэдийн хувьцаа болон түүний ногдол ашигыг хууль ёсны өвлөгчд өвлөн авах үйл явцыг цаг тухайд нь хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байсан мэлээ. 4 сарын 29-ны өдрийн 154-р тогтоолоор Эрдэнэс 5 толгой хувьцат компани иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа түн хуваарлагдсан ногдол ашгийг өвлөгчд шилжүүлэх арга хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахар шийдвэрсэн. Энэ шийдвэрийн хүрээнд компани 110.9 сая ширхэг хувьцаа өвлөгдөж түүнд ногдох нийт 73 тэрбум төгрөг буюу нэг өвлөгчд дунджаар 552.2 мянган төгрөгийн ногдол ашиг хувьцаа эзэмшиж байсан иргэний хууль ёсны өвлөгчд олгогдно. Засгийн газрын 154-р тогтоолд 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх бөгөөд энэ хүрээнд Улсын бүртгэлийн ерхий газар үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв компани Монголын Натратчдын танхимын оролцоотойгоор иргэд Эрдэнэс 5 толгой хувьцат компани хувьцаа болон ногдол ашгийг өвлөн авах үйл явцыг хурц цахим системээр дамжуулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад бэлэн болоод байна. Үүнтэй холбогдуулан иргэд нас барсан гэр бүлийн гишүүний нэрээр Эрдэнэс 5 толгой хувьцат компани хувьцаа бүртгэлтэй эсэх өвлөн авах боломжтой хувьцааны тоо хэмжээ, түүнд ногдох ногдол ашигын мэдээллийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв Монголын Натратчдын танхим Эрдэнэс 5 толгой хувьцат компани болон холбогдох брокеринг компаниудаас тодруулж иргэний хуулийн дагуу өв хүлээн авахд шаардлагатай баримт бичиг бүрдүүлэх материал, шатараалын талаарх мэдээллийг авах, түнчлэн үнэт цаасны дансгүй тохиолдолд данс нийлгэх бэлтгэл ажлыг хангах шаардлагатай юм а. Дотоод болж өрөөсөн үйл явдлын мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Хүргэжлээ 7 улсын мэдээнд анхаарлаа хандуулна. Харамтрын үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. Бүгд найрамдах Хятад ард улсын дарга Ши Жинпиний урилгаар Оросын албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин 19-20-ны өдрүүдэд Хятад улсад төрийн ажиллал хийж байна.
За Оросын албаны улсын төрийн тэргүүний онгоц орон нутгийн цагаар мягмар гарагийн 23 цагт Бээжингийн Шоуду нисэх буудалд газардсан ба түүнийг бүгд найрамдах Хятад ард улсын гадаад хэргийн сайд Ван И угтан авчаа. За тэгвэл 5 дугаар сарын 20-ны 5 гарагийн өглөө Ши Жинпинг Бээжин хотын ардын их хурлын ордны зүүн талын талбайд Владимир Путиныг угтан авах ёслолыг зохион байгуулсны дараагаар хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалт хэлэлцээ ардын их хурлын ордонд явагдаж хоёр талын болон бүс нутаг олон улсын асуудлын талаар хэлэлцлээ. Энэ үеэр одоогоос 25 жилийн өмнө хоёр улсын хооронд байгуулж байсан Хятад Оросын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээг сунгах талаар хоёр орны төрийн тэргүүнээр санал нэгтээ тохиролцсон байна. За түүнчлэн уулзалтын дараагаар талууд цай ууж алдан бус яриа өрнүүллээ хэмээн мэдээлээд байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын Бээжинд хийсэн ажил өндөрлснөөс 4 хоногийн дараа болж байгаа Оросын албаны улсын ерөнхийлөгчийн энэ удаагийн ажилд өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчд оролцож байна. Тодорхойлбол Оросын албаны улсын 5 шадар сайд, 8 сайд, амбан захирагч нар ерөнхийлөгчийн албаныхан за мөн Газпром, Росатом, Роскосмос зэрэг томоохон төрийн өмчит компани удирдлагууд, банкуд болон томоохон бизнесийн төлөөллүүд багтаж байна. Мөн хэлэлцээний үеэр Сибирийн хүч 2 хий дамжуулах хоолойн төслийг хөндөн ярилцах тухай мэдээлэл өмнө гарсан. За Кремлийн зүгээс мэдээлснээр талууд салбар бүрийг хамарсан 40 орчим баримт бичигт гарын үсэг зурж хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлснөөс гадна Хятад Оросын боловсролын жилийг нээн эхлүүлэх болно хэмээн мэдээлсэн. Дараагийн мэдээг хүргэе. Бүгд найрамд гарчилсан Конго улсад гарсан Эбола вирусын дэгдэлтийн улмаас 130 гаруй хүн амиа алдаад байна. Тодорхойлбол мягмар гарагийн байдлаар Эбола вирусын улмаас 131 хүн нас орж 513 тохиолдол бүртгэгдсэн гэж орон нутгийн албаныхны зүгээс мэдэгдлээ. Дэгдэлт Конго улсын зүүн хойд хэсгийн Итури мужид батлагдсан бөгөөд халдвар авсан хүмүүсийн дунд нэг Америк эмч байгаа талаар мэдээлжээ. Мөн хөрш Уганда улсад Эболатай холбоотой нэг нас баралт бүртгэгдсэн байна. За энэ удаагийн халдварыг Эболагийн Бундибужио омог болохыг эмч мэрэгчлэтнүүд тогтоосон бөгөөд одоогоор энэ омгийн эсрэг үр дүнтэй вакцин байхгүй байгаа юм а. Өнгөрсөн 7 хоногийн сүүлээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас уг дэгдэлтийг олон улсын хэмжээнд анхаарах шаардлагатай эрүүл мэндийн онцгой байдал гэж зарласан бол мягмар гарагт Төв Африкт гарсан Эбола вирусын энэхүү дэгдэлт хэдэн сарын турш үргэлжилж болцсохгүй гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс анхаарууллаа. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп нөхцөл байдалд анхааралтай хандах хэрэгтэй гэж мэдгдсэн ч халдвар одоогоор Африк төвд хязгаарлагдаж байгааг мөн онцлсан юм. Түүнчлэн Трампын засаг захиргаа сүүлийн 21 хоногт Африкийн Конго, Уганда, Өмнөд Судан улсад зорчсон гадаадын иргэдийг Америкийн нэгдсэн улсад нэвтрүүлэхийг түр хугацаагаар хориглох шийдвэрийг гаргажээ. Сүүлийн мэдээ хүргэе. Испани улсын цагдаа нар хувцас загварын Mango брендийн үүсгэн байгуулагч Исаак Андичийн үхэлтэй холбогдуулан түүний хүүг баривчилсан байна. За Джонатан Андичийг Испани цагдаа нар мягмар гарагт баривчилжээ. Исаак Андич 2024 оны 12 сард Барселона хотын ойролцоо ууланд гэр бүлийнхэнтэйгээ хамт аялж байхдаа 100 м өндөр хатан цохоноос унаж амиа алдсан ба тухайн үед ямар нэг нотлох баримт олдоогүй тул осол гэж үзсэн хэргийг хааж байсан бол сүүлд Каталон мужийн цагдаагийн газар хүн амны хэрэг байж болзошгүй гэсэн үндслээр ахин шалгаж эхэлсэн байна. За гэр бүлийнхнийх нь зүгээс Джонатан Андичийг цагдаа нар баривчилж мэдүүлэг авч байгааг баталж түүний гин буруугүй гэдэгт итгэлтэй байгаагээд өөр илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалцсан байна. Джонатан Андич өмнө нь эцгийнхээ үхэлд холбоогүй гэдгийг мэдэж байсан бөгөөд 2005 оноос Мангод ажиллах болсон тэрээр эцгийг нь асуурсны дараа Манго компани төлөөлөл удирдах зөвлөлийн дэд дарга болсон юм а. За түүний эцэг Исаак Андичийн хувьд 1984 онд Испанийн Барселона хотод Манго брендийг үүсгэн байгуулж байсан бөгөөд өдгөө тус брэнд дэлхийн 120 улсад 3000 орчим салбартай болж 2025 оны орлогын хэмжээ нь 3.8 тэрбум еврогоор хэмжигдэж байжээ. Forbes сэтгүүл мөн Исаак Андичийг нас барах үед түүний хөрөнгийг 4.5 тэрбум $4 гэж үнэлж байсан юм а. Манго компани зүгээс одоо өрнөж байгаа үйл явдлын талаар тайлбар өгөхөөс татгалцсан байна. Та бүхэндээ гадаад мэдээ өглөө анхаарлаа хандуулсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хэлбэрийн 5 гарагийн дугаар үгээр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяр таа.